За сайн байцгаана уу? Эндра байна. За өнөөдөр би та бүхэндээ Солонгост хараагаа тэглүүлсэн талаараа ярьж өгье. Яг хараа тэглүүлсний дараа яг ямар хуу харж исэн одоо бараг жил өнгөрсний дараа яг ямар хуу харж байгаа талаараа хуваалцъя. За хамгийн түрүүнд би одоо Австралид суралцж байгаа. Яг одоо миний хойно ингээ мандариний мод, жүржийн мод, лимоны мод ингээ ургаж байна. За тэгээд Австралиас Монгол руу явах болон Монголоос Австрали руу явхад дунд нь би одоо Солонгосоор дайрвал Солонгост транзит виза буюу одоо 30 хоног хүртэл орж болох тийм визтэй байдаг. Зөвхөн Австрали биш. Энэ бол Австрали, Америк. Тэгээд Шенгений визтэй бол та одоо Монголоос одоо тухайн виз байгаа улс руугаа Австрали юм уу, Америк юм уу, Шенгений орн руу явж байхдаа эсвэл Шенгений орноос ч юм уу Австрали, Америкийн визтэй бол тэндээсээ Монгол руу явж байхад одоо энэ маршрут донд Солонгосоор дамжиж орж байгаа бол та Солонгост 30 хоног хүртэл байж болдог. Тэгээд яг энэ визний транзит визний нөхцлөөр би Солонгост орж хараагаа тэглүүлсэн. Гэхдээ энэ дээр бас анхаарах зүйл нь энэ зөвхөн Монголоос одоо Америк юм Австрали руу явж явах эсвэл Америк Австралиас Монгол руу явж явах үедээ л та энэ визийг ашиглаж болно, транзит визийг ашиглаж болно. Хүмүүс болохоор одоо Монголоос одоо арай өөр тийш явж явахдаа ч юм уу те Америкийн визтэй гэхдээ Монголоос одоо жишээлбэл Сингапур руу ч юм уу явж явахдаа ч юм уу ингээд Солонгосоор дайраа Сингапуроор ч юм уу Бали руу ч явж байгаа ч юм уу тэгээд орчно гэж боддог. Гэтэ энэ бол боломжгүй. Та яг зөвхөн тэр одоо виз эзэмшиж байгаа улс руугаа явж байгаа. Эсвэл тэр виз эзэмшиж байгаа улсаасаа буцаад Монгол руугаа ирж байгаа тохиолдолд энэ транзит визаг ашиглаж болдог. Тэгээд бас өөр нэг шалгуур нь гэвэл та транзит хийж байгаа одоо өмнөх улс чинь Солонгосоос өөр улсаар бас дахин транзит хийж байгаа тохиолдолд одоо жишээлбэл Австрали, Малайз, Солонгос, Монгол гэж явж байгаа тохиолдолд та Малайзад 3-аас дээш хоног байж болохгүй хэрвээ Солонгост 30 хоног хүртэл байя гэвэл. Тэгэхээр Солонгосоос өмнө болон дараа нь транзит хийж байгаа улстай 3-аас дээш хоног байж болохгүй гэсэн тийм дүрэн байгаа. Тэгэхээр би болохоор тийм шууд нислэг захиалж явдггүй ихэвчлэн олон хямдхан нислэгүүдийг ингээ холбоод захиалаад нисчих надад арай хямд тусдаг. Тэгэхээр би одоо жишээлбэл Австралиас Куала Лумпур, Малайз, Куала Лумпураас Инчон, тэгээд Инчоноос Монгол гэх мэтчлэн одоо ингэж олон дамжиж нисдэг. Гэхдээ би Малайзад 3-аас дээш хоног байж болохгүй Солонгост орохын тулд. Тэгээд иймэрхүү байдлаар ингээд виз авахгүйгээр заавал Солонгосын виз авахгүйгээр Солонгос улсад нэвтэрч болно. Гэхдээ яг би заавал Монгол явах хэрэгтэй л та. Тэрвээ Монгол явж явах замдаа одоо ингээд Солонгосоор дайраад эсвэл Монголоос буцаад Австрали руу ирж явах замдаа ч юм уу ингээд Солонгосоор дайраад хараагаа тэглүүлэх юм боломж байдаг шүү гэдгийг хэлхийг хүссэн. Солонгост буугаад мэдээж иммиграшнээр гарахад иммиграшн заавал дуудаж орж ирж уулздаг. Яг л нөө Солонгосын виза байхгүй. Тэгтээ ингээд дамжин өнгөрч байгаа гэдгийг ингээд нотлоод одоо дараагийн нислэгээ шалгуулад ийм нислэг байгаа шүү. Тэгээ би бас Австралийн виза эзэмшиж байгаа гэдэг. Австралийн виз бол паспортон дээр дарагдаж өгдөг. Тийм болохоор цаасан хэлбэрээр принтерлээд ингээ аваа явдаг. Тэгээ тэрийгэ шалгуулад за би одоо дараагийн нислэг маань ийм байна. Ийм хугацаанд би одоо Солонгосоос гарна гэдгээ хэлээд тэгээд Солонгос руу ерөнхийдөө нэвтэрч ордог. Зарим хүмүүс болохоор одоо тэр транзит визаг ашиглаж мэдгүй тийм байдлаасаа болоод одоо иммиграшн дээрээс буцаагдчихдаг юм билээ. Зарим иммиграшн өөрсдөө ч тэр нөгөө нэг яг тэр 30 хоног хүртэл байж болдог тийм транзит визагаа мэддэггүй. Тийм болохоор зарим хүмүүс ингээд хил дээрээс шууд буцаагдчихдаг. Тийм болохоор би одоо энд ингээд линкийг оруулчих. Энэ линкээр ороод та дүрм журмуудтай танилцаад яавал одоо тэр транзит визаг ашиглаж болох вэ гэдгийг хараад авчаарай. Тэгвэл ингээд дараа нь ч гэсэн одоо заавал Солонгосын виз мэдүүлээл одоо цаг заваа зарцуулаад одоо мөнгө төгрөг зарцуулаад авах шаардлагагүй. Одоо
ингээ Монголоос Австралиас Монгол руу нисэж явахдаа л ингээ Солонгосоор 30 хоног дайрал өссөн үедээ хэдэн ч удаа ингээ орж бол. Би бол нийтдээ одоо бараг Солонгосоор 3 удаа орсон байна. Тэгээд за одоо ингээ хараагаад тэглүүлсэн үйл явц руугаа орцгоё. За би Солонгост өнгөрсөн жилийн 10 сард очсон. Тэгээд намайг Солонгост яг ингээ шөнө 12 цагт бараг онгоцноос ингээ бууж хахад намайг тосч аваад буудлал руу ингээд таксидэж хүргэж өгөөд тэгээ маргааш өглөө нь эмнэлэгт очих туслаад тэгээ бас хараагаад тэглүүлсний дараа ирж авсан өгт хоёр найздаа маш их баярлалаа. Хайртай шүү. Эмнэлэгт үзүүлэх цагаа эхлээд захиалсан байх шаардлагатай. За би хараагаа бол Gangnam Grand Eye Beauty гэдэг нэртэй эмнэлэгт очиж хараагаа тэглүүлсэн байгаа. Тэгээд эмнэлэгт өглөө 9 цагт цаг аваад тэгээд ер нь нэлээд очиртой нэлээд хүнтэй байд юм лээ. Тэгэхээр аль болох эртхэн цаг аваад өглөө эрт үзүүлвэл зүгээр. Тэгээд өглөө эрт 9-10 үед би шинжилгээгээ өгөөд одоо нүдний хараагаа шалгуулад маш олон тоног хөрөмжн дээр суугаад нүдний харааг одоо бүхэл төрлөөр нь даралтын үзээд харааны төвшинг нь үзээд шалгаад тэгээд тэр үндсэн дээр намайг хараагаа тэглүүлж болно. Ямар ч төрлийн лазер хагалгаанд орж болно гэсэн тийм эмчийн дүгнэлт гарсан. Тэгээд яг тэр эмнэлгийн захирал эмч ер нь бол 2 эмч хагалгаа хийд юм лээ. Нэг нь захирал эмч, тэгээд нэг нь бас тэгэхээр нэг эмч байдаг. Тэгээд тэр захирал эмч дээр нь би үзүүлээд намайг ер нь бүхэл төрлийн хагалгаанд орохоор боломжтой байна. Өөрөө сонгож болно. Гэхдээ тэр захирал эмчийн зөвлөсөн хагалгаа нь бол 2 дугаар үеийн лазик байсан. За тэр нь яагаад тийм байсан бэ гэхээр би Солонгост 7 хоногийн хугацаатай байна гэд онгоцны билетээ захиалсан. Тэгээд буцах ёстой байсан учраас хамгийн хурдан идэгдэг тийм зовёр багтай тийм хараад тэглэх. Тэгээд дээрэс нь эргээд хараа муудлаа гэхэд дахин лазерын хагалгаанд орох боломжтой гэсэн тийм лазерын хагалгаанд орсон. Тэгээд тэр нь болохоор ийм зүслэгтэй. Ингээд нүдний хамгийн эвэрлэг бүрхүүлийн тэр хамгийн нүдний эвэрлэг бүрхүүлийн тэр бүгдээрээ бас яг зузаан хангалттай гэсэн хэмжээнд байсан учраас ямар ч мэс засал юм болохоор байсан. Тэгээд гадны одоо нүдний эвэрлэг бүрхүүлийн тэр гадна байгаа хэсгийг ингээд зүсээд тэгээд лазер таад буцаагаад ингээд наах тийм мэс ажилбар байсан. Хагалгаа хийлгээл ер нь тэр бол маш удахгүй. Хамгийн түрүүнд эхлээд нүдэн дээр тусаана. Тэгээд тэр нь мэдээ алдуулах тусаагуур. Тэгээ мэдээ алдуулчаад хэсэг хугацааны дараа шалгаж үзээд за болохоор байна гэж тэгээд хагалгаанд орно. Тэгээд хагалгаа нь бол нэг нүд бол бараг 5 минут юм. Тэгээ 2 нүд бол ихтэй л ер нь 10 минут болсон байх. Би ер нь 10 минутын дотор л ороод гараад ирэх шиг болсон. Тэгээ яг хагалгааны явцад ингээ орчуулагч ихч маань ингээ тайлбарлаад одоо ингээрээ одоо тэр гэрлөө хараарэ одоо ингээрээ битийн нүдэ хөдөлгөөрэй гэл бүх зааварчилгаануудыг хэлээд өгсөн. Жохон амар байсан хэсэг нь гэвэл одоо яг миний төслөгтэй хагалгаа гэсэн чинь ингээ зүсээд сөхөгд зүсгдэг. Тэгээ тэр сөхөгд зүсгдэг хэсэг дээр бол ингээ юм харахгүй. Тэгээд нүд чинь нээлттэй байгаа ч гэсэн одоо юм харахгүй болдог үе. Тэр үе бол ер нь хамгийн амар санагдсан удаа. Тэгээ ингээд шууд хараагүй болж байгаа шүү дээ тэр хэсэг хугацаанд. Тэгээд тэр сөхөгд сүсгээд тэгээ лазердаа дээрээс нь буцаага сөхөгдсөн ингээд наагаад тэгээ буцаагаад ингээд хараа орж байгаа. Өөрөө ингээд толгоогоо хөдөлгөж болохгүй. Ингээд толгой бол ингээд өөрөө миний мэдлэлт байгаа даа шүү дээ. Харин нүдийг бол ингээд нэг бомб шиг юмар хөхөөд ингээд нээлттэй байлгаад байгаа. Тэгэхээр нүд ингээд бол анигдна гэсэн тийм асуудал байхгүй. Тийм болохоор ямар нэгэн байдлаар ингээд хөдлөөд явах юм бол энэ хагалгааг бол шууд тийм сөхөгд зүсгдэг биш шууд лазер хагалгаа болгоод шилжүүлцдэг гэсэн. Тэгэхээр одоо тэн дээр бол нэг айгаадах юм байхгүй хэрвээ та өөр ингээд хөдөлж мөдлөө тийм ямар нэгэн үйлдэл гарахгүй зөвхөн нэг цэг рүүгээ хараад одоо хөдлөхгүй тэгээд нэг хэдэн минут төвчээд
байж чадвал тэгээд хагалгаа ер нь л амжилттай ингээд дуусна юм байлээ. Ер нь л энэ хагалгаа бол мэдээж л аимшигтэй. Тэгээд ингээд хүн өөрийнхөө нүдэнд ингээд гадны биетийг хүргээд тэгээд ингээд зүсүүлээ. Тэгээд лазерт болно гэхээр нэлээд аимшигтэй санагдаж байгаа ч гэсэн яг ингээд мэдээж юм чадварлаг юмч энэ хагалгааг удирдаад авч явж байгаа. Тэгээд өөрөө бас ингээд одоо тэнд нь итгэлтэй тэгээд хөдөлгөөнгүй нэг хэдэн минут хүлээчихэд л ингээд ямар ч асуудалгүй хагалгаа бол өндөрлөдөг. Тэгэл гарч ирээд ер нь шууд нүдний шилгүүд хардаг байснаасаа илүүсээ харж ирсэн шууд ер нь шууд л ингээд гэтээ ингээд баг зэргийн бүрсгэр юм нүд ч одоо ингээд сөхөгдсөн гэж буцаж наалтчаад тэгээд одоо тэр авч нь бас арай нэг наалдаад нийлээд идгээгүй байгаа болохоор баг зэргийн нэг тийм үрэлтсэн юм шиг тийм харж байгаа ч гэсэн нэлээд сайн харж байсан. Өмнө зүгээр шил зүгдэг байхдаа хараа муутай байхдаа миний хараа хасах 3 байсан. Тэгээ хасах 3 байхад ер нь ойр зургийн юм нэгсэн харахгүй бүр ингээд сайн тулгаж ирж ижил утас барихтаа л ер нь гайгүй харна. Тэрнээс утасаас одоо хол хэдэн метрийн 2-3 метрийн зайтай юм бол ер нь нэг сайн харахгүй болцсон байсан. Тэгээд хагалгааны дараа бол шууд айгуу сайн харж эхлэв. Тэгээд гэртээ хараад яг ингээд жоохон нүд ер нь анилдчих гээд байгаа юм шиг л мэдрэмж төрөөд идэм байлээ ингээд яг тэр хаалгааны дараа сөхөгдсүүсгдэг хаалгааны дараа нүд ингээд анилдах гээд нүдээ анимаар санагдаад зүгээр ингээд нүдээ анаад унтчмаар санагдаад байсан. Тэгээд тэгж болохгүй гэд манай эмч нүдээ удаан хугацаанд анж болохгүй сөхөгдсүүсгсэн учраас тэр чинь ингээд буцаад сөхөгдсөн ингээд дайлах ч юм уу эрсдэлтэй. Тийм болохоор орой болохоос нь унтаж болохгүй, нүдээ тэгж удаан хугацаанд анж болохгүй гэд. Тэгээд нэг өдөр л тэгэж нэг жоохон нүд ингээд аних гад байгаа юм шиг мэдрэмжтэй байж байгаа. Маргаашнаас нь тэгээд зүгээр болоод нийт цуснаас аваад надад тийм одоо цусны ээлцээр тийм тусаалга хийж өгсөн. PRP тусаалга. Тэгээд надаас антибиотик одоо энэ шарах үүсч болохоор энэ шарханд нь антибиотик нүдний тусаагаар энэ бүгд нүдний тусаагаар тэгээд одоо нүдний чихшүүлэгч тусаалгуудыг ингэж эмнэлгээс нь бэлдэж өгсөн. Тэгээд энэ бүгд ингээд бүх тусаалганууд эмчийн үзлэг тэр өдрөө үзүүлсэн тохиолдолд үзүүлээд хагалгаанд орсон тохиолдолд эмчийн үзлэгийн мөнгө тооцогддог үнэгүй гэдэг. Тэгээд бүх тусаалгын юм энэ төр нь ороод минийх нийтдээ 5 сая төгрөг болсон. Монгол мөнгөөр 5 сая төгрөг. Ойролцоогоор 2.5 сая вон тавьцаа. Тэгээд 5 сая төгрөгөөр ингэж хагалгаанд орсон байгаа. Тэгээд миний орсон буудлал маш хямдхан. 7 хоног байрлахаар 7 хоног байрлаад $100 гэхээр Монголоор 350-60 мянган төгрөгийн үнэтэй буудалд орсон. Тэгээд онгоцны зардал гээд бүх нийт зардлаа ингээд тооцоод үзсэн чинь минийх нийтдээ ер нь 7 сая төгрөг болсон байлээ. Одоо ингээд хагалгаа хийлгээд 1 жилийн дараа одоо би бол маш сайн харж байгаа. Нүд аргаж маргаад байгаа юм бол байхгүй. Одоо л чихшүүлэгчээ бол маш сайн тусаасан. Чихшүүлэгчийг өдөрт ер нь байнга л тусаагаал явж явах хэрэгтэй. Эхний 6 сар ядаж. Тэгэж ингээ сайн тусаадаг байсан. Одоо ч гэсэн ер нь ингээ хаяа ингээ санахаараа ингээ тусаадаг. Тэгээд нүд мууд аргаад ингээ хэцүү болоод байгаа юм байхгүй. Одоо л маш сайн нүд харж байгаа. Гэн хараа маш сайн болсон. За тэгээд хараад хэлүүлсний дараа ингээ хар шил ингэж зүүж сурсан. За одоо хар шил зүүж сурснаар одоо ямар давуу талтай вэ гэхээр одоо ингээ нүд ингээ оныгоол байдаг шүү дээ. Тэг ингээ хар шил зүг. Ингээ шил зүгийг бахаар ингээ нүд оныгоол ингээл ингээ нүрам хүчлээтэй л тэгээ үрчигээл ингээ хүмүүс лумуухан харж байгаа юм шиг тийм байдаг. Тэгээ хар шил зүүчгээр тэгэж хүчигээд лумуухан харж байгаа юм шиг тийм байдал үүсэхгүй. Хоёрт одоо нарны хит ягаан туянаас нүдээ хамгаалж байгаа. Ягаан туяа бол мэдээж маш хортой. Хүний бие нүдэнд хараа муудах бас нэг нөхцөл болж байгаа. Тэгээ мэдээж
Түүнийгээ дагаад одоо үрчигээд байхаар чинь бид нараас урдан үрчлээ тогтох. Тийм юу эрсдэлтэй юм билээ. Тэгээд хараа тэглүүлснийхээ дараа л ер нь тэрийг ойлгож авсан. Тэгээд одоо бол тогтмол хар шил зүүж гадуур явж байгаа. Тэгээд нийт миний туршлага бол маш одоо үр дүнтэй, миний амьдралдаа хийсэн ер нь хамгийн том бас зөв шийдвэрүүдийн нэг гэж бодож байна. Сумаар 2 тулаа буудна гэдэг шиг одоо юугасаа Австралиас Монгол руу одоо гэр бүл дээрээ очиж байгаа. Энэ одоо нислэгийн энэ ташрамд одоо Солонгос 7 хоног байгаа л хараагаа тэглүүлчихэд тэгээд Монгол руугаа явсан. Тэгээ энэ бол маш том туршлага. За энэ бичлэгийг найзуудтай болон хараагаа тэглүүлэхээр сонирхож байгаа хүмүүстээ зориулж хийлээ. Хэрэгтэй мэдээлэл авсан гэж найдаж байна. За дараагийн бичлэгээр уулзлаа. Түр баяртай.